Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хязгааргүй баг бэлдсэн бичлэгээ төлөвлөж байна. Бидний сонгосон сэдэв бол гар утасны хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл түүнээс зайлсхийх арга зам шийдлийг олох. Өргөн удам газар нутагт тархан суурьсан монголчууд бидний хувьд гар утас ёстой холыг ортуулж хоёрыг хүчруулах шийдтэй өдөр тутмын хэрэглээ болжээ. 2014 оны статистикийн мэдээллээс харахад 3 сая хүн амтай монгол улсад 4 сая 447,400 гар утас хэрэглэгч бүртгэгджээ. Энэ нь нэг хүнд 1.5 ширхэг гар утас оногдож байна гэсэн үг юм. Хөдөлмөрийн насны хүн амын 93.7% нь гар утас хэрэглэж байна. Хэдийн өргөн дэлгэр хэрэглэгдэж, эерэг нөлөөлөл үр ашгийг авчирч байгаа ч сайнны хажуугаар сар гихчээр хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл бас байна. Гар утас нь өөрөөсөө цахилгаан сорон зөндөлгөөн болон их хэмжээний дулаан ялгаруулж байдаг. 6 минутаас дээш утсаар ярихад тархины эсүүд талж хавдар үсгэгч бацыг 2 дахин их ялгаруулдаг. Цахилгаан шат, онгоц, галт дэрэг зэрэг металл орчинд цацрагийн хэмжээ хэд дахин өсөв. Энэхүү долгион нь 800 МГц-аас дээш бол хүний биед сөрөг нөлөөлдөг. Харин гар утас дунджаар 1000 МГц болон түүнээс дээш хэмжээтэй долгион ялгав. Хавдрын өвчлөлийн 35% нь ухаалаг утаснаас үүдэлтэй бол 20% нь энгийн утаснаас үүсдэг. Судалгаагаар эрүүл хүний ДНК гэмтэх магадлал 4% бол гар утас тогтмол хэрэглэдэг хүнийх 10 дахин өндөр. Өдөрт тогтмол 4 цаг хугацаар ярьдаг эрчүүдийн эр бэлгийнээс гар утас огт хэрэглэдэггүй эрчүүдтэй харьцуулахад 20%-аар багассан. Мөн тархины хавдар үүсэх эрсдэл гар утас хэрэглэгддэггүй хүмүүсийн дунд 100 мянган хүн амд 3 тохиолддог бол тогтмол гар утас хэрэглэдэг хүмүүсийн 3 дахин өндөр. Гар утас хүний эрүүл мэндэд хортой сөрөг нөлөөлөл үзүүлдэг гэдгийг бид мэдлээ. Гэвч бидний хувьд гар утсыг огт хэрэглэхгүй байх нь боломжгүй юм. Тэгвэл өөрийгөө болон бусдыгаа хэрхэн энэ эрсдлээс хамгаалах вэ? Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Юун түрүүнд хамгийн үр дүнтэй арга бол өөрийн хэрэглээнд өөрчлөлт оруулах юм. Шаардлагагүй хэрэглээг басбах. Утасгүй өдөр цагтаа болох. Чанга хэрэгчдээр тавьж холоос ярих. Сүлжээ муутай газар ярихгүй байх. Мессеж бичих. Шаардлагагүй үед wireless Bluetooth зэргийг хааж энэ асуудлаас сэргийлж болох юм. Харин тогтмол гар утас хэрэглэх шаардлагатай үед цацрагийн хэмжээг бууруулах аргууд байдаг. Цацраг шингээх дэлгэцний наалт, утасны гэр, чивчэнд суурилсан цацраг шингээгч, хаалаасны наалт, хааны цаас, орны тор, цацраг хэмжигч аппликейшн зэргийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж болох юм.